Огцрох амархан жагсаал 9 дахь өдрөө үргэлжилж байна. Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн гэх Монгол Ардын намын баг хурлын шийдвэр нь гүтгэлэг гэж ардчилсан нам үзэж байна. Төмөр нойх хэрийг сүйтгэж зогсохгүй мөнх цэвдгийг хайлуулдаг байна. 1925 оноос хойш Монгол улсын замын хөдөлгөөний дүрм 12 удаа шинжилэн батлагдаж 7 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. Дахин боловсруулсан материалаар хийсэн сав, баглаа, боодол, ногоон гэдэг ангилалд орохгүй гэв. Орой мэндийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Огцрох амархан жагсаал 9 дахь өдрөө үргэлжилж байна. Нөхцөл байдал ямар байгаа талаар яг одоо та бүхэндээ төв талбайд ажиллаж байгаа манай редакцтай холбогдож мэдээлэл хүргье. Орой мэндийн хүргэе үзэгчдээ Тэнгэр телевизийн сурвалжлах баг яг одоо Сүхбаатарын талбай дээр ажиллаж байна. За яг өнөөдөр Сүхбаатарын талбай дээр Огцрох амархан нэртэй жагсаал 9 дахь өдрөө үргэлжилж байна. За өчигдөр болон уржигдрын хувьд Сүхбаатарын талбай дээр 2 жагсаал зэрэгцэлж зохион байгуулагдаж байсан бол за өнөөдөр зөвхөн Огцрох амархан нэртэй жагсаал бол үргэлжилж байна. За энэхүү жагсаал 9 дахь өдрөө үргэлжилж байх хугацаанд за өмнөх эхний өдрүүдэд гол төлөв залуучууд оролцож байсан бол за өчигдөр болон за өнөөдрийн бас оролцож байгаа иргэдийг бас харьцуулбал дан залуучууд биш за ахмад насныхан тэдгүүрийн насны иргэд ч гэсэн ирж өргөнөөр оролцож байна. Тэгэхээр зөвхөн залуусаас бүрдсэн жагсаал гэдэг ойлголтоосоо бол илүү хайлж иргэдийг бүх насны иргэдийг хамарсан жагсаал болж өргөжж байна. За энэхүү за мөн өнөөдөр Сүхбаатарын талбай орчмоор цаг агарын хувьд бол мэдээж илүү дулаахан нарлаг өдөр болж өнгөрлөө. Цаг агарын хувьд бол илүү дулаахан өчигдөр улжигдэртэй харьцуулахад бол илүү салхи багтаа тогтсон өдөр байна. За мөн Сүхбаатарын талбай орчмоор жагсаал болж авах эдгээр өдрүүдэд бол майхан асруудыг бол барьсан байсан. За яг өнөөдөр бол за алдарт ихийн одон гардуулах ёслолтой холбоотойгоор бол за 5-6 майхан болон за төв талбай яг Чингис хааны хөшөөний урд бол энэ дэр зассан байдалтай байна. Тэгэхээр яг Огцрох амархан жагсаалд оролцож байгаа оролцогчдын хувьд бол яг миний ард харагдчихлаа байгаачлан Сүхбаатарын талбай за баруун хэсэгт бол одоогийн байдлаар жагсаалаа өргөжлүүлсэн хэвээр байна. За мэдээлэл хүргэсэнд баярлалаа ганцлаа. Үзэгчдээ бид бүхэн мөн мэдээллийн хөтөлбөрийнхөө төгсгөлд дахин Сүхбаатарын талбайгаас ганцлалтай холбогдож та бүхэндээ нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэх болно. 3 намын хамтарсан засгийн газар 3 улирлын настай байжээ. Монгол Ардын намын баг хурал өчигдөр оройн 4 цагаас өөрийн 4 цаг хүртэл удтал хуралцсны эцэст хамтарсан засгийн газрыг задлах шийдвэрт хүрсэн. За ингэхдээ гэрээгээ зөрчиж хариуцлага алдсан гэдэг үндслээр ардчилсан намыг хамтарсан засгийн газраас гаргахаар болсон. Харин үүнийг ардчилсан намынхан гүтгэлэг гэж тайлбарлаж байна. Учир нь 3 намын хамтарч ажиллах гэрээн дээр хамтаараа хариуцлага хүлээх талаар тусгаснаас биш аль нэг намаа кабинетээс явуулах тухай үг өгүүлбэр байхгүй гэлээ. Ардчилсан нам хамтын гэрээгээ умартаж, эвсэж хамтрах биш, эсэргүүцэж тэмцсэн, за бүр цаашлаад хамтарсан засгийн газрыг огцруулах шаардлагад нэгдсэн явдалд Монгол Ардын намынхан бухимдцгааж байна. За энэ ардчилсан намынхныг хамтарсан засгаас явуулах нэг шалтгаан болсон нь мэдээж. За гэхдээ хөшигний ард Монгол Ардын нам доторх эрх мэдлгүй хоосон хоцорсон гомдөгсдийн зүгээс хамтарсан засгийн газрыг эсэргүүцээр ирсэн нь нууц ишээ. За энд чөв хүний болоод намынхаа эрх ашиг хойш тавьж, улс их орныхоо эрх ашиг нэгт тавьгиж Монгол Ардын намын удирдлагууд намынхандаа хандан удаа дараа хэлж байсан. За энэ хүмүүсийн эрх ашиг давмгаалсан байхыг үгүйсэхгүй. За нөгөө төгөөр Монгол Ардын намын орон нутгийн гишүүд хамтарсан засгийн газрын үйл ажиллагаа халаас хэлгээнд дургуйлгэж намын удирдлагуудаа шахсан гэж ардчилсан намынхан үзэж байна. Бид бол ямар ч гэрээний зөрчил бол байхгүй. Үнээл хилцгээлтэй ажиллахад хэцүү байгаа бол тэрийг хэл. Ардчилсан намынх олон албан тушаал аваад бэхжээд байгаа бол тэрийг нэг үг яар тийм биз. Эсвэл ардчилсан нам одоо хяналтын сайд авчаад хүмүүсийг шалгаад байна гэж гомдлож байгаа гинлээ. Тэгвэл тэрийг хэл. Үнэхээр одоо ямар нэгэн байдлаар одоо урт хугацааны тодорхой тоглоом тоглох гэж яхад нь тэрэнд нь ардчилсан нам садаа болоод байгаа бол тэрийг хилцгээ тий.
Өөрсдөө засагт орчоод тэгээ сөрөг хүчин биш эрх баригч болчоод сөрөг хүчний байр сууриас л одоо хандсан нөгөө гэрээний заас үүргээ биелүүлээгүй ийм л нөхцлүүд үүссэн юм байна гэж харж байна. Та бүхэн бүгдээрээ мэдж шүү дээ. Засагт орчоод тэгээд одоо бодлогын гишүүд нь өөрсдөө засгийн газар огцруулахад хэдэд удаагийн юунод гарлаа шүү дээ. Оролдлогод гарлаа шүү дээ. Энийг л одоо гэрээний үүргэж ирсэн байна л гэж манай баг барал үзсэн. Ардсан намыг гэрээгээ зөрчөөгүй л гэж бодчих юм дээ. За энэ дээр бол жишээлбэл тэр бүлгийн зарим нэг гишүүдийн байр суурьтай холбоотой зүйлийг ярих баг. Улсын их хурлын гишүүн тангараг өргөсөн улсын хурлын гишүүний үйлдэл үгийг ямар нэг улс төрийн зорилгоор хязгаарлаж болохгүй. Бүгдээрээ үзэл бодол байр суурийг илэрхийлэх хичээлээтэй. Намаас бол яг албан ёсны байр суурийн гэрээтэй холбоотой ямар ч зүйл гараагүй л гэж боддог. Ханч Мадгашин Сүхбаатарын төмөр замын холболтын одоо тодорхой шийдвэрүүд гарах, энийг одоо урагшлуулах аливаа шийдвэр болгон дээр за баялагын сангийн асуудал дээр тодорхой одоо арслан намын нэр бүхий нөхдүүд тийм ээ тодорхой акцуудыг хийсэн учраас цааш тавдрах боломжгүй байна гэдгийг бол баг хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжиж шийдвэр гаргасан байна. Сонгуулийн хооронд дэвсээд байх юм бол хамтраад байх юм бол сонгуул хийж яадаг. Ард түмнэр тэр зардалгаж тэгвэл тоглож яадаг. Хоёр улс төрийн намд хоорондоо ярьж байгаа л судлах хугаал авчихлаа. Тэгэхээр миний байр суурь бол энэ болох ёстой юм болдгоо. Энэ зөв чиг рүү явж байна. Парламентыг эрүүл мэтгэлцээний талбар сөрөг хүчинтэй, албан ёсны сөрөг хүчинтэй, цөөнхөн сөрөг хүчнэ гэдэг. Одоо цөөнхөн сөрөг хүчнэ гэж болохгүй болчдөг. Эрх баригчдын карманд орчдөг. Ийм байж болохгүй шүү. Намын баг хурал дээр баг хурлын гишүүд одоо үгээ илэрхийлэх, тэ үзэл бодлоо илэрхийлэх, орон нутагт үүсээд байгаа хүндрэлээ ярих эрхтэй шүү дээ тэр хүмүүс. Тэгээд тэр эрхийнхаа дагуу асуудлаа тавиад олонхын зарчмаар шийдвэрлсэн. Тэгээд ерөөсөө энэ чинь олонхын зарчмаар шийдвэрлсэн улс төрийн шийдвэрийг тэрний дагах үүрэг хүлээдэг, тэ намын гишүүн энэ утгаараа л хандах хэрэгтэй. Өнөөдөр болж байгаа үйл явц ардаа үндсэн хуулийн өөрчлөлт болон ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан нэг чөтгөрийн суудлага гэдэг үг. Тэр суудлал дээр очисон хүн болгон яагаад эрх мэдлийн дуртай болдгийм бол яагаад өөрийгөө дандаа ингээ алах байраа бусдыг хатаас гэж хараад бүгдийг дээрээс балбах гэж оролддог юм бол тэгээд зогсоогүй энэ эрх мэдлээ сунхах гэж байнга оролддог. Эрх мэдэл дээр өөрийгөө одоо хатах гэж байнга оролддог. Тэр нь арслан намаас байна, ардын намаас байна уу ялгаагүй. Зөвхөн ерөнхийлөгч болсон хүн болгоны ард үүсдэг нэг адын шунал шүү дээ эрх мэдлийн төлөх. Тэгээ энэ шунал битгий амьдасэл. За энэхүү 14 мега төсөл хэрэгжүүлэх алс хэтийн зорилготой хамтарсан засгийн газар нэг жилж бололгүй задран унах гэж байна. За хамгийн сонирхолтой нь гинтийн энэ үйл явдал нь оюун эрдэнэ ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардсан олон нийтийн шүүмжлэл дургуйцэл жагсаал цуглаантай давхцаж байна. Би бүх сайдуудаас асуусан. Тэр ерөнхий сайдын хүүхдийн тансгалсан тэр хөрөнгө мөнгийг та нар энэ тэндээс олоод өгсөн биш үү гэд асуусан чинь бүгдээрээ олж өгөөгүй гэж хэллээ. Баяраа өөрөө л орцсон гэдэг шиг те эцэст бол одоо ерөнхий сайдын хүүхдийнх нь өмнөөс арслан нам хин нэгэн рүү одоо үнэтэй цүнх явуулаагүй, хин нэгэнд үнэтэй сүм бөгж өгөөгүй, хин нэгнийг нэстэ тэргээр авч тавхаагүй. Ер нь бол эцэст арслан намынд бол ямар ч хамаа байхгүй. Энэ бол олон нийтийн одоо иргэдийн дургуутслыг асрыг хүргэсэн. Тэндээс үүсэж энэ чагсаал цуглаан үүссэн. Тэгэхээр юунаас болж яасан гэдгээ үргэлж санах хэрэгтэй. Хамтарсан засгийн газар цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа энэ үед оюун эрдэнэ ерөнхий сайд ажлаа үргэлжлүүлэх хэсэг нь эргэлзээтэй байгаа юм. За учир нь Монгол Ардын нам дангаар засаглах уу, зайлшгүй бусад намуудтай хамтрах уу, оюун эрдэнэ ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах уу, зайл эсвэл оронд нь өөр хүн томилох уу зэрэг эдгээр асуултын хариулт нь Монгол Ардын намын өдөрдох түвшний байгууллагын хурлаар тодорхойлох юм. Энэхүү хамтарсан засгийн газар задрахын тодорхой болсон энэ үед улсын их хурлын чуулганаар хэлэлцэж байгаа асуудалд анхаарал хандуулж байгаа хүн баргал алхаа. Уг нь өнөөдрийн чуулганы эрцийг харуул 80 гишүүн эрцээ бүртгүүлсэн. Гэсэн ч чуулганы танхимд сууж байсан нь 20 хүрэхгүй цөөхүүлээ. Хэлэлцсэн асуудал нь бүгд найрамдах Казахстан улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр уг нь энэ хэлэлцээр хэрэгжснээр хоёр улсын иргэд Монгол улс болон бүгд найрамдах Казахстан улсад ажилласан шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол улсын иргэд бүгд найрамдах Казахстан улсаас хоримтлын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм а. Энэ нь тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм. Аль улсынхаа одоо нутаг дэвсгэр дээр ажиллаад нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа хүмүүс тухайн одоо улс орондоо
иргэн нь биш ч гэсэн тэтгэврийг одоо тогтоолгох боломжтой. За эргээд одоо өөрийнхөө нутаг орон руугаа буцахад тухайн одоо ажилласан улсдаа тэтгэвэр тогтоолгож болно. 98 оноос хойш Казахстан улсад одоо хуримтлалын тогтолцоо үүссэн байгаа учраас тэр одоо ажилласан хэмжээндээ төлсөн шимтгэл нь эргүүлээд Монгол улс дахь одоо банкндаа одоо шууд шилжүүлэх ийм боломж одоо бас нээгдэх ийм давуу талтай ийм сайн хилэлцээр байгаа юм аа. Нарийн одоо судалгаа хийгдэж хоёр талын одоо бүхэл бүтэн одоо жишээ нь байгууллагууд ажилласан учраас энэ өөрөө их чухал одоо шийдвэр гаргах нөхцөл нь бүрэн хангацсан гэдгийг хэлье. Нөгөө төгөр бол ихэвчлэн бол Монгол улсын хувьд бол ашигтай байдаг. Монгол улсын иргэд бол тухайн улсад ажил амьдарч байгаа одоо иргэд олон байгаа улсад тэдний нийгмийн даатгалын одоо сангаар дамжуулж тэтгэмж авах нөхцөл бүрддэг учраас манай талдаа одоо илүү ашигтай ийм нөхцөл бүрддэг юм а гэж байна. Тэгээд энэ одоо хэлцээрийг соёрхон бодлох одоо энэ үйл ажиллагааг та бүхэн бас дэмжиж санал өгөөч гэж хүсэж байна. Баярлалаа. Үсгсэн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол улсын үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж эхчүүдэд алдарт эхийн одон гартууллаа. Энэ жил алдарт их 1-2 дугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,480 ээж хүртэх юм. Өнөөдөр одонгоо гартсан алдарт эхчүүдийн олонх нь 34-өөс 39 настай. Хамгийн залуу нь 22 настай байна. Орон нутгийн шийдвэр гаргах төвшөнд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор зохион байгуулж байгаа. Бид эмэгтэйчүүд чуулган 2 өдрийн турш төрийн ордонд зохион байгуулагдлаа. Чуулганы төгсгөлд нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд 10 зүйл бүхий уриалга гаргажээ. Монгол Улсын засгийн газар байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, гендерийн үндэсний хороо хамтран гендерийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт сэдвт олон улсын хурлыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр өнөөдрөөс эхлэн 2 өдрийн турш Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ олон улсын хурлаар гендерийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хоорондын хамаарлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, бүс нутагт болон дэлхийд дахинд тулгамдж байгаа асуудлуудыг уялдаа холбоотойгоор шийдвэрлэхэд хүч өгөхөөр зорж байна. Хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан нийслэл болон 21 аймагт зохион байгуулсан бөгөөд тэдгээр уулзалтуудаас цуглуулсан санал зөвлөмжийг энэхүү олон улсын хурлаас гарах уриалгад тусгах юм а. Нийслэлийн хэмжээнд ой хэрийн түүмрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ногоон бүсийн хөдөлгөөнд эргүүл хяналт хийж байна. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн цагдаагийн удирдах газар, нийслэлийн байгаль орчны газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалтын захиргаа багтаж байгаа юм а. Өнөөдрийн байдлаар нийт 24 алба хаагч 9-өөс 20 цагийн хооронд 5 автомашинтайгаар Баянзүрх, Сүхбаатар, Сонгон хайрхан, Хан уул, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд ой хэрийн түүмрээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шат үргэлжилж байна. Энэ жил хувь ашиглалт өндөртэй өвлийн улиралд цас бага орсон учраас төмөр гарах эрсдэл буураагүй байна. Ийм эрсдэл өндөр байхад иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэн галын тохиолдол ихсээр байна. Тухайлбал нийт гарсан гал төмрийн 60 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалan гарч байна. Эрсдэс уур амьсгалтай манай улсад хавар цагт гал төмөр гарах нь ингийн үзэгдэн шиг хүмүүс хүлээж авдаг болжээ. Гэтэл шатаад өнгөрсөн ой байгаль буцаас ирэхдээ 10-аас 100 жилийн хугацаа зарцуулдаг. Мөнгөөр хэмжүүл хэдэн тэрбум төгрөгийн хохирлыг байгальд учруулдаг. Тэрч бүхэл уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөхүйц хөнөөл буюу хөрсөнд орох мөнхийн цэвдгийг хайлуулдаг байна. Энийг хохирлыг амсахгүй тул хувь ашиглалт өндөр байгаа хавар цагт анхаарал болгоомжтой байгаа ч гэж мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 58 сүм нийслэлийн 3 дүүрэгт нийт 91 удаагийн ой хэрийн төмөр бүртгэгдсэн. За өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол 31.8% өөр өссөн юм дүнтэй байгаа. За аймаг орон нутгийн хувьд бол Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнг, Хинтээ аймагуудад энэ нийт бүртгэгдсэн 91 удаагийн ой хэрийн гал төмрийн дийлэнх тохиолдлууд нь бүртгэгдсэн. 6 сарын 15-ны хүртэл энэ хугацаанд бол хувь ашиглалтын ийм үе байдаг учраас цааш ой хэрийн төмрөөр гарах
эрсдэл их байгаа. Хамгийн сүүлд өчигдөр буюу 5 дугаар сарын 21-ний өдөр Сэлэн аймгийн Ерөө сумын хан хинтээ тусгай хамгаалалттай газарт төмөр гарчээ. Тухайн газарт нь хур дундас ороогүй хураашилтын хэмжээ өндөр байсантай холбоотой төмөр гарсан байна. Одоогоор төмрийг унтраахаар ажиллаж байгаа гэлээ. За өчигдөр буюу 5 сарын 21-ний өдрийн 11 цагийн орчим одоо сансрын хиймэл дагууллын системээр одоо Сэлэн аймгийн Ерөө сум, за Буурагчин баг, за хан хинтийн тусгай хамгаалалтын газар нутаг дэвсгэртээ одоо төмрийн халуун цог илэрсэн байгаа. За төмөр унтраах ажиллагаанд одоо газар орны тогтоц байгаль цагаагаар нөхцөл байдал бол одоо машинтайгаар явж очиход бол нэлээд хүндрэлтэй. Хуурашилт ихтэй, байгаль цагаагаар байгалийн саад бартай ихтэй болохоор төмөр унтраах ажиллагаанд нэлээд хүндрэл учруулж байна. Урьдчилсан байдлаар энэ оны эхний 5 сард 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 бодол ус, 80 шуудаа тижэл, 5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Мөн он гарсаар ой хэрийн 631 мянга талбай шатаж үргэлжсэн байна. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг онцгой байдлын ерөнхий газраас санууллаа. 1925 оноос хойш манай улсын замын хөдөлгөөний дүрм 12 удаа шинжилэн батлагдаж 7 удаа нэмэлт өөрчлөлт оржээ. Замын хөдөлгөөний дүрм жолооч, явган зорчигч, замын тэмдэглэгээ зэрэг үндсэн элементүүдээр олон улсын жишгт нийцсэн байдаг. Гэхдээ манай улсад сүүлийн 5 жилийн хугацаанд 124,583 зам тээврийн осол бүртгэгджээ. Мөн зам тээврийн осол зөрчлийн шалтгааны 98% нь жолоочийн буруутай үйлдэлээс шалтгаалдаг байна. Эндээс манай улсын замын хөдөлгөөний дүрм олон улсын жишгт нийцдэгч жолооч нар нь дүрмээ баримталдаг нь харагдаж байна. Манай улсад 1994 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай анхны хууль батлагдсан. Харин 1997 оноос эхлэн манай улс замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нэгдэн орсон нь олон улсын жишгт нийцэх суурь болсон байна. 100 жилийн хугацаанд замын хөдөлгөөний дүрмд шинжилэлт, өөрчлөлт оруулж олон улсын жишгт нийцүүлэн ахиц дэвшилт гаргасаар байгаа хэдий бодит байдал дээр Улаанбаатар хотод иргэд өдөрт дунджаар 2-3 цагийг төвчрэлд өнгөрөөсөр байгаа юм а. Мөн нөгөө талдаа замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дүрм зөрчих, замын тэмдэг дохиог үл тоомсорлох зэрэг асуудлууд байсаар байна. Нийт 27 бүлэг 230 орчим зүйл залтаас замын хөдөлгөөний дүрм маань бүрдэж байгаа. Энэ бодит байдалтайгаа уялдахгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Яг тэгэхээр бид нар замын хөдөлгөөний дүрмийг хүн болгон ярихаараа сайн мэддэг юм шиг ярьдаг. Тэ? Гэтэл яг годон зам дээр гараад ирэх замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэхгүй ингээд мөрдөхгүйгээр хөдөлгөөнд оролцоод байдаг. 2025 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд үүний 60 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа юм а. Сүүлийн 5 жилд 124 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн. 2534 хүн нас барснаас 312 нь насанд хүрээгүй хүүхэд байсан байна. 14905 хүн гэмтэж бэртэж эрүүл мэндээрээ хохирсон байна. Нийт 43.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэлээ. За замын хөдөлгөөний дүрмийг зохицуулж байгаа, тэр хяналт тавьж байгаа, зөрчил энтергээд торгож байгаа байдал энтрийг харах юм бол одоо 80 тэрбум төгрөгөөр жолооч нарыг торгочихсон байна шүү дээ. 80 тэрбум төгрөг гэдэг чинь маш өндөр торгуул явж байна. Яг нь торгуулийг 50% багасгацсан гэд хэмжээнд багасаад харин гаргадаг зөрчил нэмэгдсэн байлээ. Тэгэхээр энэ торгуул багасгаснаар одоо давуу тал нь юу байсан болоо, зөв тал нь юу байсан болоо. Яг хүмүүсийн орлогонд нөлөөлөхгүй ч зөрчил гаргагчид маань ихсээд энэ зам тээврийн ослоор амиа алдах эрсдлийг нэмэгдүүлчихүүл гэж. 2024 онд улсын хэмжээнд 50 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн. 2023 онтой харьцуулахад 7%-аар өссөн үзүүлэлт юм а. Манай улсад замын хөдөлгөөний дүрмийн зөрчил нь зам тээврийн ослын шалтгаан болж олон хүний амнаас эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулсаар байна. Жолоочийн хариуцлага замын хөдөлгөөний соёлыг сайжруулах шаардлагатай байгааг салбарынхан хэллээ.
Хэрэглэгчдийн 73% нь сайн үйлчилгээ үзүүлдэг компаниас дахин худалдан авалт хийх магадлалтай байдаг гэж судалгаагаар тогтоогдчихэ. Харилцагчид бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох шийдвэр гаргахдаа туршлага, брендийн үнэт зүйл, сэтгэл ханамжийг чухалчлах болсон бизнесийн салбарын тренд сэдэв болоод байгаа харилцагчийн туршлагын чиглэлээр ололт амжилтаа хуваалцах уулзалтыг Хаанбаг санаачлан Customer Experience Conference нэрийн дор зохион байгууллаа. Харилцагчийн туршлагыг сайжруулах нь байгууллагын брендийн үндсийн орлого, хэрэглэгчийн үнэнч байдалд шууд нөлөөлдөг стратегийн чухал хүчин зүйл юм а. Манай улсын топ компани мэргэжилтнүүд харилцагчийн туршлагын чиглэлээр мэдлэг мэдээлэлээ хуваалцлаа. Гол нь бол одоо бизнес аливаа бизнесийн хувьд бол орчин тогтнох гол үндэс бол ялтч байхгүй харилцагч байгаа. Харилцагч хамгийн гол нь тухайн бизнесээс авч байгаа одоо үйлчлэгээ авч байгаа сэтгэл ханамж гэдэг зүйл бол маш чухал. Тэр зэрэг харилцагчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд ямар одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ одоо технологи тэгэл одоо янз бүрийн төрлийн одоо нөгөө арга хэрэгслүүдээр мэдээж энэ экспириенсийг бас бий болгож болно. Тэр зэрэг энэ удаагийн арга хэмжээ маань энэ одоо чиглэлээр айгу тэргүүлэх чиглэлээр ажиллаж байгаа банк санхүүгийн байгууллагууд, дээрэс нь одоо телекоммуникашн тийм ээ байгууллагууд тэгээд ингээд бусад харилцагчнараа бид нэр урьж авчираад өөрсдийнхөө энэ туршлагуудаа хуваалцах, өөр хоорондоо мэдээлэл солилцох ийм зорилгоор бол энэ одоо формыг бол өнжид одоо анх удаага зохион байгуулж байгаа гэсэн. Ер нь компаниуд good dominant буюу одоо энэ бүтээгдэхүүн суурилсан логикоос service dominant буюу одоо үйлчлэгээ давмгайлсан ийм логик руу шилжилт хийж байгаа. Нэг үгээр хэлэх юм бол энийг одоо бид нар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бид нар өдөөсөө л үйлчлэгээ хүргэж жишээ нь одоо бидний Toyota компани ASEAN жишээ нь хөдөлгөөний компани гэж өөрсдөө тодорхойлсон. Өөрөөр хэлбэл хөдөлгөөн гэдэг үйлчлэгийг санал болгож байгаа. Тэрнээс биш машин үйлдвэрлэгч бол бишээ гэдэг ийм хэв маяг руу явж байгаа байхгүй. Хаанбанкт Digital Banker сэтгүүлээс 7 дахь жилдээ зохион байгуулсан Digital CX Award 2025-аас харилцагчийн туршлагаар тэргүүлэгч цахим банкар шалгарсан бөгөөд харилцагчдад зориулсан шилдэг чатбот нэвтрүүлсэн цахим харилцагчийн туршлагын сайн стратегтэй байгуулах хэмээн онцолсон юм а. Яг харилцагчийн туршлага гэж яг юуг нь хэлээд байна гэхээр харилцагчд яг хүрж байгаа яг одоо өөрсөнд хүсэл сонирхолд нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчлэгийг ерөнхийдөө харилцагчд яаж хүргэх вэ гэдэг рүү гол зорилго болгон ажиллаа гэсэн. Мэдээж хэрэг харилцагчаа таниад харилцагчдаа бүтээгдэхүүн үйлчлэгийг хүнээр хүргэх үү энийг бас технологи яаж хийж болж байгаа вэ гэдгийг бас хоёр дахь хэсгээрээ бид нар бол маш сайхан ярьлаа. Зөвхөн хүн хүчээр бол яг харилцагчийн үйлчлэгээ хүргэхээс гадна одоо бол технологи 900 болсон учраас технологиг ашиглаж бид нар ямар байдлаар үйлчлэгийг сайжруулж болох вэ? Харилцагчид яг өөрт нь хэрэгтэй байгаа бүтээгдэхүүн үйлчлэгийг хүргэх вэ гэдэг дээр маш сайхан хамтарч ярилцаж нэг нэгэндээ мэдээлэл хуваалцлаа. Тэгээд өнөөдрийн арга хэмжээнд дотоодын мэргэжилтнүүдээс гадна Япон улсын Foxy Consulting компаниг гүйцэтгэх захирал Нимото Сан ирж илтгэл тавилаа. Тус байгууллага нь улсынхаа тэргүүлэх компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм а. Хаанбанкны хувьд харилцагчийн туршлагаа сайжруулахын тулд технологийн шинжилэлтүүдийг нэвтрүүлсээр ирсэн. Өнгөрсөн онд гэхэд генератив хэмэл оюунд суурилсан DJ chatbot-ыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Үүний тусламжтайгаар жилд 4.3 сая харилцагчтай холбогдох ажлын 85%-ийг хэмэл оюун chatbot гүйцэтгэдэг болжээ. Дахин боловсруулалт гэдэг бол хог хаягдлаас баялаг бүтээх үйл ажиллагаа юм. Гэтэл төр засгаас дахин боловсруулах салбар дахь хувийн хвшлийн байгууллагуудаа дэмжихгүй, ногоон зээл болон бусад хөнгөлөлттэй зээлд хамруулдаггүй гэдгийг энэ салбарын хувийн хвшлийн төлөөлөл хэлж байлаа. Би болохоор өөрөө 16 настайгаас хойш одоо 27 нас хүртэл энэ Монголын бизнесийн салбарт хэмжээний дахин боловсруулагч маань байгаль дээлтэй технологи бизнесийг явуулж байгаа залуучуудын төлөөлөл. Энэ хугацаанд харахад бол манай төрийн дэмжлэг гэхээсээ илүү миний бодлоор бол төр маань оролцоогүй байсан илүү дээр болов гэж хардаг. Яг тэгэхээр бид нар маш олон ногоон зээл болоод ногоон хөтөлбөрөдөд хамрагдах байсан болов хамрагдажсэн боловч ерөөсөө бид нарт дэмжлэг болтгоос гадна татварын орчин маань маш хэцүү байдаг. Давхар энэ ажиллах боловсон хүчин үеийн залуучууд маань ч гэсэн энэ ажлыг сонирхолтой цагийг ихийг нэмэн өнгөрүүлдэг нь энэ их хангалттай гэсэн. Уг нь манай бизнесийн онцлог нь өөрөө цэвэрхэн орчин, ер нь бохироор орчин байдаг бүх цалинс боломжийн гэтэл залуучууд маань ерөнхийдөө нэг хамгийн дээд нь 3 сараас дээш ерөнхийдөө ажилласаа хаширж байна. Ерөнхийдөө зэд үеийнхэн маань нэг газар их доктортой удаан байхыг хүсдэггүй бас нэг тийм онцлогоос болтгоо болов. Давхар бидний нөгөө хүмүүжил болоод энэ хандлагын асуудал маш том асуудал. Ойн ерөөсөө тэр бүлийн төвшөндөө бид хүүхдүүдээс анхаарахгүй бол энэ цаашдаа гарах аюул том хандлага гэж ажиглаад байна.
бид нар чинь үндсэндээ үйлдвэрээс гарч байгаа бүх төрлийн хаягдлуудаа эргүүлэн дахин боловсруулалт хийгээд энэ удааны агаарын бохирдлын эсрэг гэдэг маш том арга хэмжээний төвийн бид нар төлөөний модыг орлуулах төслүүдийг одоо сүүлийн 2 жил хөгжүүлж байгаа. Мөн тэргуун модтой холбоотойгоор бид нар хонцор хэрэглээг орлуулж цаасаар орлуулж байгаа. Нэгсэндээ 3000 төгрөгийн борцыг бид нар цаасаар хэрэглэснээр 200 төгрөгөөр хэрэглэх боломжтой. Энийг бид нар гокин дэрэгдэх тэргуун мод хөтөлбөрийн том сан дээр бид нар бас туршилтаар явуулаад амжилттай болсон. Энэ үдшилтэй ингээд бид нар байгалийн экологтой маш хэрэгтэй зүйлсийг олноор санаачилдаг боловч эргээд нөгөө дэмжлэг болоод нөгөө зөвшөөрөл зэрэг янз бүрийн асуудлууд төр ирээд болчихдог. Хэцүү асуудлууд өнөөдөр залуучууд биднэрт бол энэ хэрэгцээ ногоон зээл болоод иймэрхүү ногоон хөтөлбөрүүдэд аяг хамрагдаж байсан маш олон хүсэлтүүдээ өгсөн. За сүүлийн 2 жил бид нар чинь 3 удаа төрийн бус болоод банкудтай санал тавьсан. Гэвч нөгөө бид нар чинь хонцрыг орлуулаад цаасан бүтээгдэхүүнээр орлуулж байгаль экологтой маш хүлэмжийн ялгаруулалтыг багасгаж байгаа. Хаягдлаа эргүүлэн дахин ашиглаж байна. Дотоодынхон хөгжлийн мэргэжилт болон нийгмийн үнцэг бүлгийн асуудлуудыг шийдэлцэж байна. Хэмжлэн гэдэг ер нь миний харж байгаагаар 100% эко бизнес байтал ерөөдөө ногоон бизнесийн зээлд хамрагдаж чаддаг. Энэ очир шалтгаан нь юу гэхээр бидний юу гэдэг лээ Green taxonomy гэдэг нэг юм бичиг байдаг, баримт бичиг байдаг. Тэрэнд сабаглаа бодол нь ороогүй гэдэг үндслэлээр биднэрт ногоон зээл олдогддог мэдчихлээ. Яг үндсэн бодит эзэндээ энэ хүү зээлүүд маань хүрч чаддаггүй. Энэ манай улсын өнөөдрийн байгаа бизнесийн залуучууд хөгжиж чадахгүй маань шалтгаануудын нэг гэж байрлал. 2021 оноос эхлэн анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль анхудаа англи хэл дээр хүний их хэмж бэлтгэх хөтөлбөрийг эхлүүлжээ. Энэхүү хөтөлбөрт Америк, Солонгос, Япон, Канада зэрэг орны 200 гаруй оюутан оролцож байгаа юм. Үүнээс анхны 27 оюутан хүний их хэмж мэргэжлэр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж магадлан итгэмжлэгдсэн дипломтойгоор өнөөдөр төгслөө. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн анхны англи хэл дээр хүний их хэмж мэргэжлэр бакалавр болон анагаахын ухааны магистрийн зэрэгээ хамт эзэмшин суралцж төгссөн Ган болдын мөнх заяа. Бакалаврын түвшинд 180 гаруй кредит, магистрийн түвшинд 14 кредитийг зэрэг үзэн төгсжээ. Өнгөрсөн онд дадлагаа Солонгос улсын Чунган их сургуулийн Hyundai эмнэлэгт хийж олон зүйл сурч мэдсэн гэлээ. Мөн тэрээр өнөөдөр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүний их хэмж мэргэжлэр англи хэл дээр хөтөлбөрөөр төгсөж байгаа шилдэг төгсөгчдийн нэг болж байгаадаа баяртай байгаагаа хуваалцлаа. Харьцангуй одоо өндөр одоо голчтой хүүхдүүд нь ч юм уу те ер нь бол гадагшаага Солонгос руу Америк руу дадлага хийх бүрэн боломж нь нээлттэй байдаг. Үүний зөвхөн Монголд хийхээс гадна бас гадаад орны эрүүл мэндийн салбартай танилцах боломжийг ер нь бол олгож өгдөгөөр хамгийн давуу талтай. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүний их хэмж, сувилагч, нийгмийн эрүүл мэнд судлаач зэрэг сургалтын хөтөлбөрүүд нь Германы инженер, байгалийн ухааны хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн агентлаг, нийгмийн эрүүл мэндийн боловсролын магадлан итгэмжлэлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн байна. Эдгээр хөтөлбөрийн төгсөгчдийн дипломыг Европын холбооны орнууд болон бусад улс орнуудад хүлээн зөвшөөрөх боломжийг нээж өгч байгаа юм. Хүний хэмжээс гадна бид нийгмийн эрүүл мэнд судлаач, сувилагч, шүдний их хэмж, дээрэс нь сайбер магистрийн хөтөлбөрүүд, за тэгээд бусад 6 хөтөлбөр олон улсад ингээд магадлуулсан байгаа. Тэгэхээр бид цаашдаа бол ирэх одоо 25-аас 26 оны хичээлийн жилээс эхлээд зарим хөтөлбөрүүд тухайлбал нийгмийн эрүүл мэнд болон сайбер буюу онлайн магистрийн хөтөлбөрүүдийг бид нэр англи хэл дээр 100% явуулах энэ бэлтгэл ажлыг бол хангаж байгаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай их хэмж нарыг бэлтгэж байна. Олон улсын магадлан итгэмжлэлтэй хөтөлбөрүүдийг төгссөн оюутнууд нь гадаадын ихтэй сургуулиудад магистр, докторийн сургалтад хамрагдах, олон улсын эмнэлгүүдэд ажиллах, мэргэжил дэвшлүүлэх сургалтанд оролцох зэрэг өргөн боломжуудтай болж байна. Огцрох амархан жагсаалын нөхцөл байдал ямар байгаа талаар бид бүхэн яг одоо төв талбай дээр ажиллаж байгаа ганц цэцэрлэгтээ уулзаж та бүхэндээ мэдээлэл хүргэх гэж байна. Ороо шороогоо дагсан сөрөг жагсаалыг нөхцөл байдал ямар байна гэдэг талаар мэдээлэл өгөөч. Яг одоо Улаанбаатар хотод тэглэгээ авах уу? Яг одоо Улаанбаатар хотод 19 цаг 40 минут болох гэж байна. За огцрох амархан нэртэй жагсаалыг зохион байгуулж байгаа залуучуудыг зүгээс харж байгаа хөтөлбөрийн дагуу за яг 8 цагт дуусах ёстой. За яг өчигдрийн байдлаар бол за өмнөх өдрүүдэд бол яг 20 цаг гэхэд төрийн дуулах шиглээд жагсаалд оролцож байгаа
жагсагчид за төрийн дуулыг хамтдаа дуулаад за тухайн өдрийнхөө жагсаалын үйл ажиллагааг өндөрлүүлж байгаа. За яг одоо миний ард бол Open Mic гэдэг нэртэй хэсэг явагдаж байна. За яг энэ хэсэгт иргэд өөр өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтөөр ээлж дараалан илэрхийлж байгаа. За огцрох хамархан нэртэй жагсаалын хувьд мөн адил тогтмол 30-аас 40 минут тутамд аюулгүй байдлын ажиллагаануудыг бол зааварчилгаануудыг бол өөрсдөө жагсагчтай бол өгсөөр байгаа. Тэгэхээр яг одоо 20 цаг болоход Улаанбаатар хотод 20 цаг болоход 20 гаруй минут дутуу байна. Тэгэхээр огцрох хамархан нэртэй жагсаал бас яг хуваарийнхаа дагуу өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөхөд 20 гаруй минут үлдээд байна. Хатагдж байна. Баярлалаа. Давсан байна. Дахиад ч давхар энийг тууштай жагсах гэж хэлдэг юм аа. Огцрох Тэнгэр телевизийн 70-аар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Өргөжлөлн та бүхэнд гадаад мэдээг инх болгон хүргэх болно.